Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай энэ өдрийн бизнес to бизнес нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар бид бүхэн шоу бизнесийн талаар ярина. Шоу бизнес гэж юу вэ гэж. За энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Нэрүүн фильм студийн продюсер Батсайхан гэж хүн оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Та манай үзэгчдэд ер нь бол манай үзэгчд юу гэхээр барилгын бизнес, уул уурхайн бизнесээр одоо сүүлийн үед их бөмбөгдүүлж байна. Тэгээд энэ шоу бизнес гэдэг үг яваал гэдэг. Энэ яг бизнес муу юм уу, биш юм уу гэдгээс эхлэх үү? Таныг яг тайлбарлаад эхлэх үү тийм ээ. Шоу бизнес гэдэг үг нь вэ шүү дээ. Шоу бизнес. Одоо хүмүүст юм үзүүлээд хүмүүсийн цагийг одоо зугаатай өнгөрүүлээд тэрнийхээ төлөөсөнд одоо төлбөр авч чагаал одоо бүх л үзүр үйлчлэгийг л хийж байгаа шоу бизнес гэдэг чинь. Яг нь ер нь бол entertainment гэдэг одоо энэ хүний чинь нэг идэх уу хүнсэж зүүхээс гаднах их том хэрэгцээ бол цагийг өнгөрөх, цаг нөхцөх одоо англиар kill time гэдэг чинь тийм. Цагийг ингэж алгах гэж байна шүү дээ. Тэр их том хэрэгцээ. Яг гэвэл би нэг тэр National Geographic-ийн нэг хүний үүсэл хөгжлийн тухай тусгай дугаар гаргасан юм. Тэрийг ингээ уншихаар ингэж юм лээ. Одоо ингээд хүний нэг юм 3 төрөл зэрэгцэж оршиж ирсэн байна шүү дээ. Neanderthal, Homo sapiens, Cro-Magnon гэдэг. Тэгтэл байгалийн шалгарлаар бид нэр одоо Homo sapiens ялцсан гэж байгаа юм. Тэр ялсан одоо үндслүүд дотор нь юм байлээ. За нэгдүгээр бид нар бол яг их бага иддэг гэсэн гинэ. Калори их бага зарсан, уургийн хэрэглээ багатай. Тэгэхээр аюул цаг гардаг гинэ. Cro-Magnon хүн бол их том биетэй учраас өдөр шөнөгүй ан хийгээл юм ухаал ингээл өдөр шөнөгүй идэхгүй бол уургийн хэрэглээг нь хүч чаддгүй гинэ. Тэрнээсээ болоод тэр ерөнхийдөө нөгөө цаг байхгүй. Цаг байхгүй гэдэг нь үгс өгөөд өөрийгөө хөгжүүлэх боломжгүй байсан. Бид нар болохоор яасангууд агуу дотроо ингээд аюух цаг гараад хан дээр нь зураг зураал, зарим нь тэнд амтан дуурайж бүжиглээ, зарим нь дуурайж дуугарч жагаад дуу үсээл те. Ийм цагаа ингээд нөхцөөдөг байж тий чинь өөрөө нүдэнд харагдахгүй аюух дэвшил аваачт юм байна л да. Өөрөөр хэлбэл тэр юмс үзэгдлийн талаар илүү бодож эхэлсэн байна шүү дээ. Би одоо энэ хэдийг зугаат суулаад одоо таруугуулж хошгорохын тулд би таргууныхаа шинж чанарыг судалж эхэлж байна да. Тарууг ингэдэг, тэгдэг, тэгж явахдаа ингэдэг ч гэмэдэхгүй те. Тэгэхээр тэр бидний одоо азар одоо байгаль биднэрт тэр уургийн хэрэглээг их багаар ингээд заяаснаас болоод биднэрт өдөр шөнөгүй хоол хайгаад явах хэрэгцээ байхгүй болсон байхгүй. Тэгэхээр зэрэг үлдсэн цагаа яах юм? Тэгэхээр зэрэг л одоо энэ entertainment, энэ шоу бизнес бий болсон байна. Бизнес гэдэг бол хүний хэрэгцээг хангах урлаг юм аа гэдэг. Тэгээ мэдээж материалын хэрэгцээ байгаа, оюуны хэрэгцээ байгаа. Тэгээ наад таны энэ сэтгэл хөдлөлийн хэрэгцээг хангах энэ одоо үйл ажиллагааг л одоо шоу бизнес. Тэр нь entertainment том салбар шүү. Тэнд дотроо бэлтгэгдсэн ийм тусгай одоо байр, үзүүрийн байр нь одоо хүмүүсийг авчираад тэр юмаа үзүүлээд мөнгө одоо шинэ дотор ч юм байгаа. Шоу бизнес гэж одоо за одоо концерт одоо юу гэдэг перформанс гэж хэлж байгаа тийм. Одоо хүмүүний өмнө ингээд тоглоод бариад ингээд одоо шинэ жүжиг, бүжиг одоо концерт дуулах тийм. За тэгээд энэ ч спорт хүртэл орж байгаа шүү дээ. Одоо нөгөө рестлинг энэ гэл одоо энэ шоу бизнесийн төрлийн спортууд байна шүү дээ. Одоо тэр нөгөө мохоо зодоо модон тийм. Одоо мэрэгжлийн бокс шоу бизнес шүү дээ. Лас Вегаст хамгийн хөгжиж байгаа шүү дээ. Лас Вегасын хамгийн үнэтэй заалнуудад Майкл Джексон биш хоёр нөхөр зодтолж шүү дээ. Тэр чинь өөрөө шоу бизнесээ гэдгийг харуулдаг байгаа байхгүй тийм. Монгол улсад одоо энэ дэлхийд дээр олон шоу бизнесийн төрлүүд ингээд ангилагдаад хөгжиж гисэн байгаа шүү дээ. Хөгжөөд явж байгаа. Монголд ер нь хичнээн төрөл нь сүрхий хөгжиж яваа юм дээ. Тэгээд аль нь их хүнд эерэг нөлөө үзүүлдэг төрөл байдаг юм. Одоо уламжлалт сонгодог урлаг. За энэ чинь бол яг бүр ингээд төрөөс онцгой анхаарад тий энэ одоо байх ёстой мостой гэдэг ингээд хөгжүүлчихсэн нэг юм шоу бизнес байна тий яг
үзэгчийн хэмжээ цөөхөн тий. Өөрийгөө одоо айгүй боловсралтай, соёлтой тий. Айгүй тийм оюуны тэргээл тиймэрхүү өөртөө тийм юмуд өгсөн хүмүүс байна шүү дээ. Одоо дүр төрх өгөөд эсвэл тийм болохыг хүсээд ч юм. Тийм хүмүүс очиж одоо цагаа нөхцөөдөг. За нэг тийм байна тийм үү. За одоо өөрхийн нийтийн дуу гэл одоо манай явж явж хамгийн баг том шоу бизнес нийтийн дуу ах шиг шүү дээ тийм үү. За одоо ингээд сайхан задгаа сайхан орлоод ингээд тий. Тэгээд за pop нийтийн дуу одоо манай энэ pop гэдэг нэг л төрлөө л дээ тий. За тийм. Чи энэ бол pop шүү дээ тий. Popular одоо түгээмэл тий. Дуу түгээмэл урлаг багхгүй зүгээр л манад хөгжөхтөл бид нар бол pop эдгээр бол сохиолын дуу гэдэг тэгсэн багхгүй. Энэс яг нэг л байгаа шүү дээ. Нэг тавцан дээр л байж байгаа зүйл шүү дээ. Чи ингээд нүдэн ханаад дэлгэр мөрөнгө сонсох юм уу эсвэл одоо юу гэдэг нэг нийтийн дуу шиг гэдэг мэдгүй зааж авах юм уу тий. Тэгээд сонсохоо яг ялгаа байхгүй шүү дээ. Тэр яг нэг л төрөл багхгүй. Тэр нэг тийм тис өөр рок шиг юм биш, хип хоп шиг биш багхгүй чи нэг яг нэг нь бол классик pop гэж хэлж байгаа одоо уламжлалт тий. Нөгөөх нь бол яг жаахан модерн орчин үеийн талтай. Ийм л хандлагын зөрөө байгаа болохос нэг тогоон дотор байгаа зүйл л тий. Монголчуудын сэтгхүүн хөгжил нь урлагаа дагаж хөгждөг юм, урлаг нь сэтгхүүн хөгжлөд дагаж хөгждөг юм. Одоо тэрийг бол одоо яг тэгн ингэргээд хилээд судалсан юм бол ерөнхийдөө байхгүй. Одоо яг ингээд сонгодог урлаг үзээд байсан чинь ингээ хөгжсөн ч гэдэг юм уу те. Одоо тийм юм байхгүй шүү. Эсвэл сонгодог урлаг байхгүй бол одоо хөгжилгүй орн ч гэдэг юм уу те. Японд манайх шиг ингээ сонгодог урлаг хөгжиг байгаа шүү дээ. Тэр чимээ хүмүүсийн нөгөө сайн дуурын тэр сонгодог урлагийг бүр онцгой одоо бүр ингээд те. Ихсэн хүмүүс өөрсдөө тэр мөнгө төгрөгөө босгоод өөрсдөө ингээ явдаг. Одоо нэг тий одоо ушаа манад ингээд өөрсдөө цуглараа шагаамага харавдаг нэг гарууд байж идэг штэ. Тэр шиг маягийн байгаад шүү дээ. Японд бол Сингапурт бол. Манайх бол ингээд төрөөс анхаарал өстой бид нар өстой амтны шившиг болох гэдэг нь өстой гэмтэр гэлтэй. Манад бол тийм яхан гаж тийм хандлага байгаа. Гэхдээ бол тэрнээс болоод нэг муутсан чи бас алга тий. Тэгэхээр тэрнээс болоод ингээд хөгжсөн юм бол бас байхгүй. Ямар ч байсан яг ингээд байна одоо нэгэнт л ингээд төлөвшсөн тэрийг дахиад устгаж алга болгоод одоо яах вэ те ингээд одоо нэгэнт ингээд ийм сургууль бий болоод тодорхой үзэгч бий болоод ингээд явцсан юм тэгээд байж хаас өөр аргагүй юм л да. Зүгээр ер нь бол урлаг соёл бол алсуура бүрийн мөсрөнгөө хөгжилт бол аваачна гэдэг байгаа шүү дээ. Соёлжоод ирэхээр чинь те одоо соёл гэж үг хэлээд байгаа гэхээр байгалаасаа байхын эсрэг баггүй. Энд чинь байгаль гэдэг үгний эсрэг үг нь соёл багхгүй. Одоо nature culture гэдэг нь антоним багхгүй. Одоо байгалаараа байвал бид нар махын ингээд дарж аваад ингээд хамаагүй итгэл да одоо эсвэл годомжинд явж байгаа л бизнес алтай нохоо бол хаач явж байгаа л бизнес ч тийм юу гэж байхгүй соёл гэж байхгүй учраас тий. Байгалаараа байхгүй одоо байгаль ирэхээр тодорхой дүрм журм ёс зүйд баригдаад ирэхээр л соёл болж байгаа байхгүй. Одоо чи тэр бол одоо байгалаараа байгааг бол магадгүй хээр тал шалтан гүмээр байгаад идэх тий. Гэтэл тэгж болохгүй тэгвэл одоо өнөгөө тэр нэг юм янз бүрийн юу байгаад шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөр аюух дэвшилт аваачиж байгаа шүү дээ. Соёл урлаг бол. Энэс одоо ууланд байгаа тэр төвдүүдийн соёл урлаг юу ч байхгүй. Ингээд яриад үчгэр мэддэгдэнэ. Ингээд нэг соёл урлаг мурлаг харьцаагүй ингээд тэр уул муул бүгдүү газар өссөн хүмүүс чинь ингээд харилцааны чадвар муутай наацхаа тийм комплекстэй тийм хүн юм асуудыг хичиж бичээд ингээд янз бүр болол тийм нэг өөрийнхөө бодол модлыг гаргаж хэлж чадахгүй гэл ингээл айгүй олон яг нь шууд ингээл энэ киног үзэл маргааш нь ингэх гэхэд бол хэцүү тий эндэж алсуура соёл урлаг бол асар их оюун санааны болоод тийм ойлголтод танин мэдгүй том хүсрэлтэнд авчиж байгаа шүү дээ. Тэрнээс шууд л одоо юу гэдэг энд чочо сан дуурыг үзэл маргааш нь айгүй тийм бол байхгүй шүү дээ. Зүгээр алсуура гэдэг. Тэр нь хизээ яагаад ингэ тэр бол бид хэлж чадахгүй. Энэ тэгвэл энийг ингээд буруу хөгжүүлвэл буруу соёлч нь гэж байх уу? За манайх бол ерөнхийдөө тэгчээд байгаа шүү дээ. Одоо яг буруу явчаа тий. Яг тэгвэл ийм юм а тэр одоо шин болт тий. Монгол pop гэдэг юм гаргаж штэ. Тэр бол одоо ингээд яг ухаарч эхэлж байгааг хин тэмдэг байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар ингээд амар олон жил ингээд сармагчлаад ингээд бусдыг дуурайгаа тий. Яваад исэн чи өөрийнхөө юг алдсан байхгүй. Одоо үндсэн
Монгол хүн гэж юу юм, Монголын соёл гэж юу юм, Монголын урлаг гэж юу юм ингээл ялгаа байхгүй болц тэ. Эхлээд бид нар энийг Оросын багууд шиг нэг тийм дуулдаг гарууд юм уу ч гэдэг юм те. Оросд одоо нэг яаллаа гэд хамтлаг гарвал тиймэрхүү нэг хамтлаг одоо Монголд гарыг ч гэдэг юм уу те. Тийм төвшний ингээд явж исэн хүмүүс чинь гинт ингээд 90 онд ингээд шууд зах зээл рүү ороод гадны нэг соёл аягүй чөлөөтэй ороод ирэнгүүт л ийшээ харж Америкуудыг дуурайгаад ийшээ харж Француудыг дуу ийшээ хараад Солонгос те ингээд ирэнгүүт өөрийн дүр төрхгүй болж эхэлж байгаа байхгүй. Тэр өөрийн дүр төрх одоо үндэсний тэр онцлог шүү national identity гэж чамаг одоо хятадуудыг би хараад энэ хятадын өөрийн соёл байд юм байна. Хятад хүн гэдэг чинь бол өөрөө шүү гэх айгуу тийм хүндлэг сэтгэл төрөөд шүү тэр соёлоор дамжуулаад. Тэгээс яг хятад хүнтэй ингээд явал тэр ялгаа байхгүй шүү. Гэдэг шиг Монголд одоо тийм юм алдагдаж эхлэхгүй юу? Нэг юм сармагчин гаруу те. Ер нь Европ попын ч гэсэн ингээд энэ тэнд очиад дуулахаар та нар яа за Guns N' Roses-ийг дөөрөөд юм уу? Аширыг дөөрөөд юм те. Тоохгүй шүү дээ. Гэтэл Korean pop, K-pop гэл яг өөрийн юм хачин эхлээд хүн тоохгүй хачин юмнууд ингээд явандаа бол энэ нэг тийм өөрийн юм байна тий. Идэх ялгаатай юм байна. Гэтэл бид нар тийм байгаа. Одоо монгол хүн ингээд яг уртаар ингээд уянгуулаад ойрлчихно. Монгол хүн ч хачин дуулд юм байлээ. Гэж хэлэн тий. Эсвэл одоо юу гэдэг ингээд үйгүй юм шиг ингээд уурчт юм байлээ. Эсвэл нэг ингээд хоолоогоор нэг хөгжим ингээд уураад ингээд тасалдахгүй тий. Хүн дуулж байгааг итгэхийн аргагүй дуурай хөөм тий. Ингээд бидэрт нэг тийм юу байна шүү дээ identity тий. Гэтэл тэрийг бол одоо шинэ алтан ураг гэдэг хамтлаг бол аюу сайн ашиглаж чадчих тий. Тэр чинь бол Монголоос илүү гадаад тал зах зээлтэй болсон юм байл шүү. Тэгэл баг Монголын энд тоглож байгаа хамтлаг дуустаас илүү орлоготой байгаа. Тэр чинь нөгөө 6 тэрбумын зах зээл биш тийм үү? Энд бол одоо за Улаанбаатарт байгаа сая хүнээр тэр зах зээл тодорхойлогдсон шүү дээ. Манай энэ урлагийнхан тэгээд энэ бүтээгдэхүүнээ гэж хэлэх юм да бизнес хэлэр те энэ дуу бүжиг эдрийг ингээд экспортлох арга олохгүй юу эсвэл эндээ болоод юм. Ер нь хэцүү. Яг эндээ болж байгаа гэхэд бас хэцүү. Их би бол Монголд од байх зардал нь орлогоо бол авчиад байгаа шүү дээ. Тийм. Тэгээд ирэхээр чинь ингээл нэг бизнесийн бус тийм аргууд руу орж эхэлж байгаа ингээл хандив тусламж ямар шоу бизнес ямар хамтлаг хандив тусламж аваа явж тийм биз дээ. Ингээд би билетээ зарлаад CD-гээ зарлаа би мөнгө олох хэрэгтэй байхгүй. Тэгтэл одоо бид нар ингээл ивент итгэгчгээ царай алдаал те. Бөө амтан гуйж ийж нэг тоглолт хийгээл тэгээ нөгөө саяхан тоглолт хийсэн дуучин 20 сая алдагталд орсон. Тэгээд өөрөөр хэлбэл яг бизнес гэдэг утгаараа ингээд яг цэвэр утгаар орж чадахгүй байгаа. Яг нэг соёлын элемент те. Яг тэгээ нэг юм оролдлого ч юм уу гэх. Энийг хөгжүүлэхэд ямар гişүүд вэ? Үгүй. Тий одоо энд чинь ингээд байгаа. Одоо энэ чинь уг нь бол энэ чиг яг энэ зах зээл дээр байгаа хүмүүс нь өөрөө би бизнес хийж байгаа гэж ойлгохгүй байгаа байхгүй бас нэг зовлон. Яг нэг тийм ариун тийм одоо бараг шашны бараг үр гүйцэтгээд байгаа юм яг л тий. Тий нэг юм сэтгэл оюун санааны ингээл те. Тийм юм яриад байгаа байхгүй гэл тийм урлаг гэдэг чинь ариун сүм юм тэр гэл те. Тэрнээсээ болоод энэ хоёрдуул байдалтай болчихоор шинэ бизнес хийж чадахгүй байгаа байхгүй. Буйны ажил хийх гэж байгаа биш бизнес хийх гэж байгаа юм шиг те. Уг нь бол энэ чинь нэг яг энэ оролцогч талууд нь одоо жишээлбэл за авиастай ингээд дуулдаг одоо тэр перформер одоо ингээд үзүүлдэг хүн байж те. Тэрнийг худалдаг хүмүүс тустай байх хэрэгтэй. Тэр хөгжүүлээ, тэрний бизнес төлөвлөгөөг нь хийгээ те. Маш энгийн ойлгуулахын тулд юу гэрээ. Монголчууд сайн мэддэг хамтлаг байна. Michael Learns to Rock гэдэг. Тэрний би нэг яг продюсертэй нэг уулзах авшаан тохиолдсон байхгүй тэр ингээд дуу халаад. Тэр бол ингэж юм лээ. Тэр Michael Learns to Rock чинь дайн гэж жижигхэн улсын хамтлаг шүү дээ. Тэр дайндаа бол нэг өөрхөн амжилт олохгүй нэг хэдэн залуу ингээд дуулах дуртай те. Тэгэнгүүт тэд ингээд учраа олохгүй байгаагаа мэдсэн юм байна л. Ингээд орокч болох гэж нэг үзлээ, попч дөөр тэр Европ тэр үед одоо ямар хамтлагууд байсан дөөр ажил нэг үзээд ингээд амжилт олохгүй те. Тэгжээтэл за энэ нэг юм яг энэ шоу бизнесийн те
яг энэ менежмент хийдэг юм хүмүүстэй энэ болъё гээд тэгээд нэг продюсер тандсан байна. За продюсер эхлээд одоо өөртөө байгаа юугаа боломжоо ингээд судлаа шүү дээ. Нөгөө дуучдын чинь одоо хоолойны чадал те ер нь чадвар нь юу юм те бүх ингээд юм мэдчихэж шүү дээ. Одоо шинэ судалгаа. За уурхайн бизнес дээр өөрийнхөө уурхайн нөөцийг ядаж тогтоох шүү дээ тийм үү. Тэрний одоо зах зээлээс хэр хооллын дэд бүтц одоо бүх юм судаллаа шүү дээ. Тэрнтэй адилхан за энэ хамтлагийнхан энэ хоолой хэрийн, энэ чадвар хэрийн, царай зүсгийн гадаад байдал айгуу чухал шүү дээ. За ингээд бүх үзүүлэлтээ ингээд павх параметр авлаа. Тэгээ нөгөөх бол ингэсэн байна. За энэ бол Европт явахгүй хамтлаг. Европт бол ийм гаруудыг тоохч сар мянган юм байна те. Тэгээ Америкаас бас төрөмгийл орж ирж тийм үү. Тэгэхээр одоо энэ хаана борлуулах вэ гэж бодсон байна. Тэгээ ингээд айгуу судалгаа хийж явж хагаад олсон зах зээл нь зүүн өмнөд Аз гэхгүй. Тэгээ өөрөө хэлж ил ягаад зүүн өмнөд Азийг би сонирхсан байг вэ? Би Сингапурт ирээд тэгээ эдгээр ингээд юу нь юу сонирхтыг ингээд зурагт мөртийг харахаар Хонконгийн нэг Джеки Чэн гэдэг жүжигчин дуучин. Одоо Джеки Чаны одоо үе. Тэгээ тэрний дуу мог их сонирхт юм байна. Гэтэ бол учиргүй ингээд шүтэж мүтэж нэг ингэдэггүй юм байна. Тэгээд юу англи хэлтэй юм байна. Англи одоо юу англиар дамжаад юу Европ соёл руу жахан орцсон. Европ соёл их тийм юутай болцсон. Дараа ээлтэй болцсон те. Гэт тэгэхээр ерөөсө тэр Джеки Чэнийх баг сэдв худалдаж авчираад нөгөө Майкл Леонс зүрх огт өгсөн ба. За та нар одоо яг ийм л дуудвал мелодичны одоо ийм аялгуутай те. Тэгээд үг нь айгу тод англиар. Заавал англи баг шүү дээ. Яг тэнд англи хэл. Гээд ингээ бэлтэж байгаа тэдний анхны дуу тэр Sleeping Child гэж дуу. Oh my sleeping child. Манайх одоо эндээ айгу түгээмэл дуу. Тэгэнгүүт сингл гаргаад ингэсэн чинь 9 сая сэдв орсон байна. Хонконг, Сингапур, Тайван гэдэг одоо тэр зүүн өмнөд Азийн юм англиар ярьдаг нэг бүс вэ шүү дээ. Тэнд амар амжилт олоод за тэгээд жаахан Катар, Кувейт руу жаахан бас байна. Тэ халдварсан. Тэгэнгүүт тэрэн дээр урамшаад ингээд аягүйх дуу байсан. Одоо манайхан тэр Take Me to Your Heart гэдэг тэрийг бол аягүйх түгээмэл мэднэ. Бас Монгол руу. За Монгол руу халдаад тэр чинь миний санаж байгаа Камертон ч үстэй өөр хайх гэж үдсэн баг шүү. Тэр нэг ихэн үйдэн. А өөрөөр хэлбэл тэр хаана мах штайгаа ойлгоцсон заяа. Чи Европт очиод Майкл Леон төрөх морох хинч мэдэхгүй. Юу баг яасан, юу яадах гарын те. Америкт очиж асуу хинч мэдэхгүй. Манай дуучид тийм хүмүүстэй байдаг. Байх боломжтой. Менежертэй. Би одоо яг нөгөө тэр дууны одоо энэ рок попын юу руу бид нар тийшээгээ ерөөсөн ингэж хардаг болох мэдэхгүй байна. Багцаагаар бол ганц нэг байх шиг байна. За одоо ширэл тэр Онон Бат энэ гээл те. Сая тэр Никитоны Бачкагийн тоглолт зохион байгуулсан юм шиг байлаа шүү дээ. Гэдэг ч юм. Тэр яг л тэр нэг юм уу. Локалны те орон нутгийн төвшний те. А зүгээр ийшээгээ одоо янз бүрийн зах зээл рүү гарыг үйл чинь аюул судалгаа хийхдээ хамгийн гол нь нэг зовлон бий бас. Ийм чинь нэг юм их муухайгаар хэлээ л та тийм маах маягийн сүлжээ байгаа шүү дээ. Энд чинь хар тамхины бизнесийн дараа орж байгаа ашигтай бизнес байхгүй. Ашигаараа бол. Одоо ингээд Spice Girls гэдэг ийм дөрвөн тэнэг охиныг ингэж дуулуулж хагаад би мангар их мөнгө хийнэ. Тэр дөрөв охинд бол зүгээр цалин л өгнө шүү дээ. Ашигын ховл өгнө те. Тэр дөрөв ч юм бол зүгээр адилчин байхгүй. Тэр цаана том корпорац байж байгаа шүү дээ. Тэр олж байгаа ашиг машиг бол одоо шиг гэртээ ганцаараа кино хийж шүү дээ. 14 сая доллар хийсэн. Гарсан жилээ 400 саяг олсон сая. Тим бизнес байхгүй шүү дээ. Одоо тийм ямар бизнес байна? Уул уургаад гэж хугнууг явах юм уу? Объемороод ингэн те олон жил ингэн. Тэрнээс ингэж нуграх тухай яриа бол хэцүү шүү дээ. Гэтэл гэртээ ганцаар хийдэг болоод байгаа те.
киногоор дамжуулаад энэ улс орон чинь өөртөө сурталчлаад ард иргэдэд хүмүүжүүлээд ингээд төрийн бодлоготой яваад байна. Манад энэ аль талынх нь бодлого нь ямар байдаг юм? Заавал киногоор дамжуулаад янз бүрийн ойлгуулж явах чадварч байна уу ч үгүй те. Нэгдүгээр асуудал. А нөгөө талдаа бас бүр ингээд зөнд нь хаях шат бас хэрэг байна уу гэж юм те. Тэс киног бол бас нэг яг урлаг хэлбэрээр нь бас авч явмаар ч юм шиг байна. Тэгэхгүй ингээд киноны талаарх манай ойлголт айгүй бас их хэцүү байхгүй. Киногийн шин яг яаж хараад байгааг нь би бол ингээ өөрөө гайхдаг. Жишээ нь нэг жүжигч надад хэлж байгаа. Настай жүжигч. Киног бол тийшээд өөр юмар хардсан юм байна. Тэр бол киног ингээ дурсгалын төвтрж боддог байхгүй. Би ингээд залуу насаа бол би кинонд мөнгөлцсөн. Манай айгүй азтай манай гэр бол гэр бүлээрээ бид нар ингээд кинонд тоглож исэн. Одоо бид нар бол залуу насаа, одоо хүүхэд насаа тий кинонд мөнгөлцөг яриад байгаа. Тэгэхээр би ингээд гайхаад тэр хүн одоо киног бол ингээд дурсгалын төвтөртэй олон жилийн дараа ингээд залуу ах сайхан байжээ. Тийм төвшөнд ойлгоод шүү дээ киног. Зарим хүн киног болохоор одоо миний харж байгаагаар бол юм байл. Нэг одоо нэг кино гараад байгаа байхгүй. Бурхан өршөө. Бурхан өршөө. Тий. Бурхан өршөө юм уу? Өршөө юм уу? Тэр болохоор киног бол одоо ингээд сэтгүүл зүүн орон давж тавьчихсан байж байгаа. Нийгмээ шүүмжлээл те. Одоогийн залуучууд би албан тушаалын хойноос үйлдэл бэлтоош новчноо гэдэг л те. Киноны үүрэг одоо тэр мөн үү шүү. Уг нь тэр сэтгүүл зүүн үүрэг байхгүй да те. Сонингоор ингээд тийм шүүмжлэлтэй юм бичгтэй нийтлэл мэтэл гараа хилцүүлэг өрнөө те. Болж те. А кино тэгээд ирэхээр хэдэн жилийн дараа харахаар айгүй хэцүү болоод эхэлдэг байхгүй. Ч одоо юу юм те. Юу номлоод суртахууны нэг тийм тий а урлаг болоод чинь дүрээр дамжуулаад тий ингээд хүмүүс аюугаар баясгалаа эсвэл одоо юу гэж яахан бодолд орууллаа мэдхгүй тий гол нь тэр уран сайхан дүр нь чухал байж тийм үү одоо би ингээ Америк киноноос ингээд Америкийн нийгэм ямар новш байна гэдэг бодоход аюу хэцүү үз тийм кино нэг байхгүй үст тий а баримт кино ч юм уу сэтгүүл зүй тустай асуудал киног бас тэгж ойлгоод байна тийм үү. А зарим настай хүмүүс бол бүр киног бол ингээд чи нөхөр одоо ингэж амьдрах ёстой гэдэг тийм сурах хүч маягаар ойлгодог тийм. Ингээд өөрөөр хэлбэл тэр ойлголт нь өөрөө ингээд нэг болоод ирэхээр тэндээсээ одоо мөнгө олоод ч юм уу янз бүрийн юм хийх нь өөрөө бас утгагүй ч эхэлж байгаа байхгүй. Тийм. Даатгартаагаар хийгдэт байгаа шүү дээ. Тий одоо ингээд за одоо зарим нь бол одоо бүр зүгээр л хүн босных нэг кино хийж үзье гэсэн явж идэв тий. Тэгээд энэ тэр хандлага нь өөрөө их мэрэгжлийн биш те. Зүгээр нэг юм киног бол одоо юу юм бэ нэг нэр төр алдар авъя те. Хэрэгсэл. Тэр ийм төвшний л бодоод байгаа болохоос ингээд тэрүүгээр ингээд мөнгө олж хийж идэх юм эсвэл урлаг хийж идэх юм те. Тэр нь айгу баг байгаад байгаа байхгүй. Мөнгө олох боломж ч айгу бага юм бэл. Одоо миний мэдэх одоо сүүлийн одоо ялангуяа 21-р 100 гараад их мөнгө олсон кино бол миний ойлгож байгаагаар бол би чамд хайртай 2 байхгүй. Монголын кино. Тий, би чамд хайртай 2. Монголын киног ярьж штэ. А тэгэхэд тэр бол биш штэ нэг миний сонссноор бол 400-аад мянган хүн үзсэн гэж байгаа байхгүй. За тэгээд тэр нь төрсэн тийм тооны үзэгчтэй болоод байхгүй. Одоо чи би өнөөдөр ингээ зургатаар харахаар нэг кино 260 мянган үзэгчтэй гэж яриад байгаа байхгүй. А би чамд хайртайг бол 400 мянган хүн үзсэн гэдэг үнэмшиж байгаа. Ягаад гэвэл надад тэрийг үзсэн тухайгаа ярьж байгаа хандлт надад их олон таарч штэ тий. Тэрийг үүслээ тийм байна, юм байна. А гэтэл надад Валентины захидал гэдэг кино үзсэн тухайгаа ярьж байгаа хандлт ерөөсөй байхгүй байгаа байхгүй. Гэтэл би тэрийг анх удаага 260 мянган хүн үзсэн кино байна гинэ гэ тий. Өөрөө ингээ реклам дээр 260 мянган хүн үзлээ гэвч. Өөрөөр Улаанбаатарт байгаа 4 хүний нэг нь үтцсэн бас харах гэдэг шүү дээ. Улаанбаатар сая хүнтэй гэхээр 260 гэсэн 4 хүний нэгээс илүү марг үтчих. Тэгэхээр надад ядаж нэг 2 удаа хандлт ирэх ёстой бол цараад байна нэг тийм кино бай. Тэр гэлтэй. Их байхгүй байхгүй. Тэгэхээр тэр хоосон тоогоор сурчдгаа хийгээд шүү дээ. Нөгөө шоу бизнесгээ сэдв гаргачихсан. Эний зорилго нь яг ямар зорилготой байгаа юм. Тэгээд энэ ямар ач холбогдолтой энийг бид нар сонгод утгаар нь яаж хөгжүүлэх юм, яаж хэрэглэх юм, ямар үр дүн эндээс хүлээгээд байгаа гэдэг талаар ярих уу. Зорилго нь ойлгомжтой хүний цагийг л аштайхан нөхцөх
одоо дээр үеийн одоо социалист хэллэгээр хэлээ л да би. Зөв боловсон өнгөрөх гэдэг нэг үг байгаад шүү дээ. Ер нь яг энэ цагаа ихгүй зугаатай л өнгөрөх гэдэг шүү дээ байхгүй. Одоо шинэ Лас Вегаст бол ингэж шүү дээ. Ингээд мөрөдөд тоглолдог. Тэр мөрөдөд тоглоомд донтцсон гарууд цугларна. Тэгэхээр тэр чинь ингээд 24 цаг тоглоод авахгүй шүү дээ, тий. Тэр хажуугаар нэг цаг гар. Тэгэхээр зэрэг эднийг яах вэ гэж бодож ирсэн аа. За нуурдаг гаруудыг үзүүлчих. Нуурдаг. Тэнд ингээд шоу бизнесийг цэцэглээд шүү дээ. Гиддэг шиг л одоо уг нь бол тэр хүний цагийг л яаж зү. Тэр ямар арга нь одоо сонирн биш те. Уртын дуу дууж өнгөрөөх юм уу, хөөмөлдөж өнгөрөөх юм уу те. Тэр бол тэр одоо юу гэдэг нь тухайн үзүүлбэрийг хийж байгаа хүний л асуудал. Тэр чадсан уу чадаагүй. Манайхад энэ шоу бизнесийг хөгжүүлээл ингээд экспортлол эсвэл энд төвлөрүүлээл энүүгээр маш их мөнгө их ийм боломж байдаг. Шоу бизнесийн гол урсгал гэх мейнстрим гэх тээ. Одоо хамгийн их одоо мөнгө олдог одоо юу гэдэг тэр төрөл жанрууд бол одоо жижиг үндэстэнд бол хамаагүй байхгүй. Хоёр талд ийм амар шовинист, амар үндэсний үзэлтэй тийм хоёр том гүрэн байгаа шүү дээ. Тэр хоёрын зах зээл дээр нэг Монгол ингээ гүйчичээ тээ. Яаж хятадаар дуулаад, яаж орсоор дуулаад бол явахгүй. Өөр яг өөрийнхөө хэмжээнд бол болно л та тий. Тэрээс одоо юу гэдэг ингээл тэдний хийт болоод цөм аваад тэр CD-ийн хэдэн саяараа борлоод алтан диск шагнал аваад тийм юм бол байхгүй шүү дээ. Яг л тэр чинь үндэсний үзэлтэй. Энэ шоу бизнес чинь бас нэг зовлонтой тал тийм биш шүү дээ. Тэр шовинизм, тэр үндэсний үзэл одоо өөрсдийгөө гэх бодол Японы зах зээл дээр Америкууд ч явахгүй заа. Японы өөрийн нэг юм ачаа хамтлагууд ингээл тэр л яваад идэх байхгүй. Япон өөрийнх нь дуучин ингээл. Тэс одоо Джексон очиод бол нэг удаад нэг ингэж чадна. Тэрнээс тогтвортой бизнес хэмжээний тийм юу гэдэг нь Японд байхгүй. Яг л том үндэстэн, том соёлын төв гэдэг чинь өөрөө соёлынхоо юг дархлаа тийм соёлынхоо тийм юутай байхгүй. Одоо юу гэх юм тунхаглал тийм голомттой байхгүй. Бардамналтай. Тэн донд нэг юм жижиг үндэстний гарууд гарч ирээ ингээд янз бүрийн бол хизээч байхгүй. Энэ Хятад Солонгос хоёр кино урлагаараа дамжуулаад за тэд нар угаасаа үн цэнтэй улсууд л та. Энүүгээр дамжуулаад энэ улсын үн цэнийг өсгөж болдгоо. Жишээ нь одоо Хятадын зарим нэг кино одоо жишээ нь Баатар гэж кино гарлаа шүү дээ. Hero гэдэг. Тэр кино гарахаар яг тэр кино ингээ үйл явдал мөн ингээд Европууд айгу сэтгэл төрүүлж л дээ тий. Тэгэнгүүт тэр кинонд гарсан хоёр газар байгаа юм. Нэг нь болохоор манай энэ юу байгаа. Хэрмэн цав гэдэг одоо өмнө говьд биш үү? Тэрний ингээд салаан ингээд урагшиг Хятад руу очиж өөр Монгол руу. Тэнд нэг хэсэг зураг авсан байхгүй. Тэр нэг ингээд юу хүлээгээд байгаа. Тэр Нэргүү Баатараас ингээд дохоо Нэргүү Баатар хааныг алсан гэдэг дохоо эрхийг хүлээгээд зогсож нэг юм ачин ийм одоо илсэн мөргөцгүүдийн дунд ингээд зогсож байгаа гэсэн байгаа ш. Тэр мэр хэсгийг авсан байхгүй. Тэнд аймагч уулж очсон. Тэр киноны хэсэг чинь шүү. Тэгээ очиод үзэх юм байхгүй ш. Нэг илсэл байгаа. Тэгэхээр тэр киноны зургийг энд авсан штэ гэдэг тий. Нөгөөх нь болохоор тэр төвдийн наад руу одоо энэ Алшаа утаа гүмбэн хавьд байгаа нэг нуур байгаа. Тэр ингээл усан дээр байлдаад сэлмээрээ ингээд ус руу дүржээш үсрээд гэдэг тийм хэсэг байгаа ш. Тэр хэсгийн зургийг авсан. Дэлхийн хамгийн одоо өндөрт байдаг нуур гэж хэлээ. Тэр нуурын дээр бас мангарах хүн ирж байна. Өөрөлд аялал жуулчлалд бол түлхэж үзүүлсэн. Өөрөлд Хятад чиг сонин хүмүүс байна. Очиж үзье гэдэг сэтэл төрүүлсэн байна шүү дээ. Тэрнтэй адилхан Шинэ Зеланд гэж улс байгаа. Бүгжний эзэн гэдэг гурвал кино байгаа шүү дээ. Тэр гурвал киног Шинэ Зеландын аялал жуулчлалын яам санхүүжүүлсэн байхгүй. 300 сая доллар. Тэр Шинэ Зеланд чинь бол их хол байхгүй юу? ертөнцийн соёлын төвүүдээс их хол бүр Австралийн цаана байж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө жуулчлал аягүй хэцүү байд юм. Хүн ингээд зорж очдоггүй те. Тэгээд ирэхээр одоо яах вэ гэж яагаад Английн нэг тэр nation branding гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Nation branding гэдэг онолыг гаргасан Саймон Айнхолт гэж юм байна. Тэрийг урьсан юм билээ зөвлөхөр. Тэгээд тэр нь ингээд Хонконгийн ингээд юу гээ Хонконг шүү. Шинэ Зеландын одоо бүх боломжуудыг ингэж үзэж хагаад танад бол нэг аялал жуулчлалыг бол ингэж хэлвэл ингэж хөгжүүлэл болох юм байна. Танах бол нэг юм үлгэрийн юм шиг орно. Тэ? Гэтэл энийг бид нар аягүй хүчтэйгээр яаж өгөх юм бэ? Тэр позишн тэр мэдээллийг яаж байршуулах юм те?
Холливуудыг ашиглаж байна. Холливуудаар кино хийлгий. Тэр киног нь мэдээж Шинэ Зеланд авах хэрэгтэй. Нэгдүгээр болцолтой юм. Хоёрдугаар Шинэ Зеланд хүн одоо гол уран бүтээлчд нь оролцох хэрэгтэй гэж. Ийм хоёр болцол тавьсан байна. Тэгээ Шинэ Зеланд аялал жуулчлалын $300 сая гаргасан. Шинэ Зеланд төрсөн. Гэхдээ юунд Англи Америкт төссөн нөхөр байхгүй да. Өмнөд Африкт ч бас нэлээд яасан. Тэгсэн чинь тэр нөхөр одоо нэг айл 60-аад оны үед нэг дайн зохиолч, англи зохиолч бичсэн нэг Токинен гэдэг бичсэн Бүгжний эзэн гэдэг номыг кино болгоно гэж яваад Америкийн студид ухран зохиол наа тэнд номоор ч яадаг. Тэгэнгүүт харин Шинэ Зеландууд аваад яг нэг үлдгэрийн орон байх хэвээр тий. Бүү наач яг таарчлаа. За 300 сая. Ингээд хийчих байхгүй. Чи Шинэ Зеландд төрсөн гэдгийг үргэлж ярьж явах хэвээр Шинэ Зеландд зураг авах хэвээр. Гэл тэр киног гарсан чинь жуулчлалын урсгалаас биш тэр 4 тэрбум болсон. Одоо дахиад тэр урсгал татраад ирэнгүүт дахиад хоббит гэж хийж байгаа. Тэр нөгөө суврлаа үргэлжлүүлэхгүй бол нөгөө юунд санамжинд байхгүй идэвхжүүлэлт хийх гэдэг нь шүү дээ. Промошн. Та тэгээд яг энэ төлөө юу хийж чинь? Одоо Монголын та яг өөрөө одоо энэ кино найруулагч хүн, кино хийдэг хүн. Тэгэд энэ төр засгаас ч юм уу энэ компаниуд ч юм уу танд ямар дэмжлэг үзүүлээсэй ч гэдэг юм. Ингээд ингэчих юм бол би юм хиймээр ч гэдэг юм уу гэдэг ийм танд ваагүй тийм байхгүй. Ерөнхийдөө одоо нэг кино биш нэг 80 орчим саяар дундчаар. За. Тэгэхээр ерөнхийдөө нэг 200 саяыг бол олчих заяа. 50% нь юу аав? Кино театр аав. Зарим 200 сая 100 нь явлаа тий. Би киног хийгээд зарцуулсан 80 сая авлаа. Цаана 10 сая над 20 сая үлдэх гээд байгаа. Гэтэл надад маркетингийн зардал гарна. Тэр би одоо ингээд субботник хийгээл үлдчих гээд байгаа шүү дээ тий. Одоо энэ бүх кинонууд тийм амьдралаар амьдарч байна. Тий яг хөө тэгээд яг зарим нь надад хилдэг юм л да. Одоо яг хөө нэг хүн гүйж явахаар өөрөөгөө цалинжуулаад байж байна да гэл тий. Гадны нөгөө нэг Холливуудын продюсер ч юм уу найруулагч нар ирж Монголыг сонирхож байна уу? Монголыг ингээд дэлхийн зах зээл рүү гаргах ийм яриатай хүмүүс байна уу? Монголыг дэлхийн зах зээл рүү гаргая гэдэг зорилготой гадаад хүмүүс байхгүй шүү дээ. Монголоор бизнес хийх гэсэн байна. Монголоор бизнес энэ бас сони юм байна. Тийм Жан Ану юу дээ. За. Франц гаралтай. За. Тэр чинь тэр нөгөө нэг Руй, Жан Руй гэдэг нэг хятадын Монголын тухай бичсэн ном байдیں۔ Чонон сүлт гэдэг. Тэгээс гол санаа нь байхгүй монголчууд ингэ чоныг амар шүтдэг ингээд амьддаг тий. Чонын тэр шүтдэг соёлын тухай байхгүй. Тэгэхдээ дунд нь бас гач юм гарна л та тэр чинь. Тэгснээ өөртөө ингэ идчихдэг тий. Нөгөө чоноо шүтээд байгаа чоноо баг алангуудаа хуугаа ичдэг байхгүй. Энэ хоолон цайн. Энэ уушгин цайн гэдэг ингээд бид нар өөрөө идэж гэж бодохгүй байгаа шүү дээ тий. Гэтэл одоо юу гэдэг нь яг тэд нар гадны хүн харахаар чи идээд байгаа байхгүй. Ясвэндээ ижил байгаа шүү дээ. Энэ шагааг нь би аавна тэгэл тий. Нэг тийм юмнууд яваад шүү дээ. Даалн нашаа тэгэл тий. Тэгэхээр тэр нэг тийм сонь байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар нэг тийм кино хийж байгаа гэсэн. Тэр бол бас Монголын яг бидний хувьд бол яг Монголыг сонирхоод бас жуулчид татах нэг юу болж магадгүй. Тэгээд бид нар өөрсдөө болохоор ингэдэг юм л та. Монголыгоо ингээд дэлхийн зах зээлээр гаргая гэдэг юм. Хамгийн түрүү ингэж боддог байхгүй. Чингис хаан 13 дугаар зуун байлдан дагуулсан ийм юмар занималтах гэдэг тий. Гэтэл одоо ингээд логикоор бодохоор юм байхгүй. Би тэр Америкуудтай ярьсан надад яг гадны хүн болохоор яг хэлж байгаа. Та нар одоо ингээд бодлоо та тий. Та нарт эслэгжсэн хүн эслэгжсэн түүхээ үзэх юм гоё. Тий. Би цагаа тий ингээд эцэг өвгөд нь яаж эслэгдэж доромжлогдчихсэнийг үзэх юм гоё тий надаа. Тэр төлөө би яага мөнгө төлөх хэрэгтэй. Тийм байгаа шүү дээ. Тэр бид нарт бол гоё та. Маш алж исэн байхгүй юу? Манай хаач ч будаа болгосон байхгүй юу гэл тий. Бид нар чи юу хар тэнгис хүрээд ийшээгээ Япон хүрээд энэ гэл. Тэр бол бид нарт л гоё байхгүй юу? Биднэрт эзлэгжсэн орныханд бол чинь тэр доромжлол үстэй. Тэрийг үзээ тэрэнд нэг мөнгө төлөх тийм сэтэл байхгүй болчих. Одоо шинэ хятадууд ийм кино хийл та. 21 онд гамингууд Монголд орж ирээ бодоо болгосон тухай кино хийж бодъё л та тий. Богд хааны мяаруудад мөргүүлээд
дааж унтангийн хөргт мөргүү. Өмнөч түүхтийн түүх байгаа шүү дээ. Тэр Шанзан Бадамдорч гэдэг багийн долгонж малгоноод тэр түүхийг үзүүлээг бид нар үзэхгүй шийдвэл мөнгө төлөөд одоо шаа. Аса монголчууд бүгдээр үзэн шүү өдр гээл те. Тийм байх уу те? За тийм логикийг ойлгох. Тий тэгэхээр зэрэг биднийг ертөнц яаж харж байгаа вэ гэдгийг судлах хэрэгтэй. Тэгж судлахаар бол бид нар ингэж харж байгаа шүү дээ. Нүүдэлчд. Монголчуудаас юу авах вэ? Нүүдлийн аж ахуй тий. Тэр одоо ингэн нулимс шар нохон там тэр үзээд байна гэдэг чинь нүүдлийн аж ахуй сонирхож байна. Нүүдлийг сонирхож байна. Нүүдлийн ахуй. А дараагийн нэг бид нар сонирхож байгаа юм энэ чинь шарын шашны соёлын том төв баггүй. Ингээд бас төвдөөс гадна дараагийн нэг том төв чинь Монгол шүү дээ. Тэгэхээр шарын шашны юуг сонирхож байгаа. Тэгэхээр ингээд тооцох хэрэгтэй. Бид нар бол энэ судалгаан дээр үндэслээд одоо нэг юм лам хүүхдийн тухай кино хийж байгаа. Тэр бол Монголд гарахгүй. Монголд бол тэрийг үзээд ийм кино байдаг гинэ минэ. Тим яриа гаргахаар тийм төвшний байхгүй. А тэнд бол сонирхно. Тэгээ тэнд сонирхдаг хүн цөөхөн л дээ. Гэтэ 3 сая хүн байгаа. Европт буддизмын итгэл үнэмшдэг 3 сая хүн байгаа. Америкт бол 4 сая хүн байгаа. За ингээд 7 саяын зах зээл байна да тий. 7 саяын зах зээлээс бид нар 10% нь 700 мянган хүнд үзүүлчихвэл тэд нар гэхдээ юутай төлбөрийн чадвартай дунджаар $8 билет зарагдана. Ийм тооцоол хийж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? А бид нар энд бол за үсрээд нэг 200 мянган хүн хүрэх юм уу даа гэх. 200 мянган хүнд үзүүлэхийн тулд би амар их юу хийх хэрэгтэй сурталчилгаа. Тэнд бол ямар сурталчилгаа хэрэггүй. Яг тэгвэл тэр том нийгэм дотор байгаа жижиг бүлэг гэдэг чинь сонирхолтой амар үнч өгдөг байхгүй. Одоо шинэ Монголын ингээ гомочдын бүлэг байлаа гэж бодъё л та тий. Би одоо гомогийн тухай кино хийсэнгүүл сурталчилгаа хэрэггүй. Гомочдын бүлэг очиж үзчихдэг байхгүй. Гэхдээ тийч цөөхөн байхгүй. Бүлгээр хурдан дамжиг. Тий. Тэгэхээр тэр буддизмын одоо бүлэг биш тэд нар нэг сувгт нэгээд очиод нэг тийм буддист кино гарахын гинэ гэх. Тэгэхээр чүр гэл ингээд яваад үзчихдэг байхгүй. Тэрнээс би тэнд ингээд мөнгө төлөөд сурталчилгаа яваад балкат наагаад ямар ч хэрэггүй байхгүй. За баярлалаа танд ингээд юутаач манай үзэгчд шоу бизнесийн талаар ер нь мэддэг тэгтээ ингээд сонгодог утгууд нь юм байдаг юм байна. Ач холбогдолны юм байдаг юм байна. Жохон гаргалгаанууд нь байна тийм ээ. Энэ талаар бидэртээ санал солилцсон танд баярлалаа. Таны одоо ажил үйлсэд маш өндөр амжилт хүсье. За